анагаах ухааны доктор, за улсын 1-р төв эмнэлгийн бас гастроэнтерологийн төв их хэмж анар маань ирсэн байна. Тэгээд таныг студидтэй урьж байна. Бүгдээрээ сайхан ярилцъя те. Сайн байна та. Сайн байна уу. За та тэр голтон сууч. Яа чихэртэй зүгээд микрофон ойрцуулаад. За сайн байна. Гэртээ та өөртөө гоё тааралцахгүй те. Болж байна. За та өнөөдрөөс их сайн харагдчих. За баярлалаа. За өглөө нь хэрхэн эхлэвдээ? Өглөө дажгүй шүү. Өглөө сайхан дулаах өдөр байна. Өнөөдөр биний энд ирсэн гол зорилго бол энэ Монгол улсад их асуудал үүсгээд байдаг илэгний хүчний талаар ярих зорилготой юм байна. 7 сарын 28 бол дэлхийн илэгний өрөвслийн өдөр юм. Тэгээ энэ талаар үзэгч жоохон мэдээлэл өргөх гэж ирлээ. За тэгээ төгөл өрөвчлүүдэд бас энэ өдөр нь хэдийнээс эхэлсэн тий. Ер нь монголчууд бүгдээрээ мэдэндээ одоо айл болгонд л нэг илэгний хүчтэй хүн байгаад идэг. Тэгээд энэ нь болохоор Монголд энэ илэгний вирусууд их тархснаас болоод идэг. Тэгээд энэ илэгний вирус дотроо одоо бидний мэдих бохир гарын гэж нэг юм байна. Архагчдаг вирусууд гэж нэг юм байна. Тэгээд энэ архагчдаг вирусууд нь гол асуудал үүсгэж байгаа. Энэ нь олон жил явсны дараа одоо илэгний өрөвсөл, илэгний хатуурал, илэгний хавдар үүсгэж. Тэгээд энэс болоод одоо айл болгонд л нэг хүн хүчтэй, нэг хүн одоо нас барсан. Тэгэл илэг солиулсан айл гэрч бас байна. Тэгээд энэ талаар одоо бид нэр 2017 онд одоо хавдрын халдвар судлалын үндсэн төвтэй хамтраа судалгаа хийсэн. Тэгээд эндээс юу гэж харагдсан бэ гэхлээр тэгээд тэр хүмүүстэй эргээд сая 26 онд эргээд холбогдсон байхгүй. Тэгсэн тэр хүмүүс болохоор ерөөсөө би тэр үедээ халдвартай гэдгээ мэдсэн. Тэгээд одоо болохоор тэр ерөөсөө халдвараа хянаагүй, шинжгээгээ өгөөгүй явж байна гэж одоо бид нар эргэж тэрийг холбогдоход тэгж хэлсэн. Энэс юу харагдж байна вэ гэхээр одоо бид нар айл болгонд ийм асуудал байгаад байгаа мөртлөө яг тэр шинэ халдвар авсан хүмүүс нь тэр өвчтөе хүмүүс нь өөрсдийнхөө талаар тэр өөрсдийнхөө өвчний талаар сайн мэдлэг байхгүй байгаа нь харамсалтай байна. Тэгээд энэсээ болоод одоо эмнэлэгт ирэхдээ бүр асуудалтай болсон хүндэрсэн үедээ ирж байна. Тэгээд одоо бид нарын одоо хэсэг бүлэг эмчнэр нийлээд энэ ажлыг зохион байгуулж байгаа нь юу вэ гэхээр энэ бүх хэвлэл мэдээллийг ашиглаад олон суугаар олон хэлбэрээр энэ өвчний талаар мэдээлэл хүргье гэж зорилготой ирж байгаа тийм. Одоо хүмүүст манай ялангуяа монголчууд манд гэж санагддаг л да. BC дельта гепатитыг хооронд нь ялгаж чаддгүй юм шиг. Энэ талаарх ялгааг нь та харин тийм. Яг уу анагаах ухааныхаа хувьд, шинжлэх ухааны хувьд бол энэ 3 вирус, 3 өөр вирус. Яг уу тэр нарийн ширээ нь бол яг хэдүүлээ орхичээ. Зүгээр энгийн өдөр тутмын одоо мэдээллийн талаас нь яваад үзэх юм бол одоо бид нар B вирус, C вирусыг нь бол үндсэндээ эмчилчихэд байгаа байхгүй. Эмтэй, вакцинтэй арга хэмжээ авч болоод. Гэтэл одоо юу үлдчихэд байна вэ гэхээр тэр дельта гэдэг би өөрийн чинь хэлсэн их баярлалаа. Дельта вирус гэж хүн болгоно их ярьдгүй байхгүй. Тэр байтугай бүр анагаах ухааны номон дээр хүртэл ингээл B вирус, C вирус гэж яриад байдаг болохоос дельта вирус гэдэг талаар ерөөсөө ярьдгүй асуудал байгаад байдаг. Гэтэл ярих ёстой. Ягаад тэгэхээр энэ дельта вирус гэдэг юм чинь болохоор нөгөө B вирус, C вирусаас илүү хурдан өвчин хөндрүүлдэг. Илүү залуу хүнийг нас оруулдаг. Тэгээ одоо Монголд одоо илэг солиулж байгаа хүмүүсийн 80-90% энэ вируснаас болж халдвар аваад байгаа байхгүй. Тэр энэ талаар мэдээлэл өгөө. Тэгээ саяны хэлдэг тэр 2017 онд хийсэн судалгаан дээр бид нар юу хийсэн бэ гэхээр 59 одоо дельта вирусын хурц халдвар авсан хүмүүстэй одоо бүртгэж авсан. Өсвөтийн эмч нартай хамт. Тэгээд 26-нд эргээд холбоо барихад тэр хүмүүстэй хоёр нь аль хэдийн бүр илэг солиулах хэмжээнд хүрсэн асуудалтай болцсон байгаа байхгүй. Үндсэндээ 8 жилийн дотор ийм амар хурдан өвчин дамжирсан байна гэсэн. Гэтэл нөгөө хоёр вирус нь бол тэгдэггүй. Одоо шинээр одоо асуудал болоод ирж байгаа дан бэтэй юм уу дан цэтэй хүмүүсийнх бол 60-та, 70-та, 80-та хүмүүс орж ирдэг. Өөрөөр хэлбэл бас ч гэж амьдрал үзсэн те нэг олон жил амьдарсан хүмүүс. Гэтэл дельта вирусын халдвартай хүмүүс болохоор 30-та, 40-та, 50-та хүмүүс байгаа байхгүй. Тийм тэгээд энээсээ болоод одоо хүүхдүүд нь жоохон байна те. Улс орны эдийн засагт хүндрэл хохирол учирч байна. Ажил хийдэг туршлагатай, мэдлэгтэй, чадaltaй хүмүүс нь хохироод байгаа байхгүй. Тэгэхээр энэ талаар заавал мэдээлэл өгөө. Дельта вирус гэж нэг юм байдаг шүү. Хэрвээ та вирусын халдварт, дельта вирусын халдвартай гэж хэлсэн бол эмчилт нартай үзүүлээ шинжилгээ өгөөд хяналтанд яваарай. Хайчиж болохгүй шүү. Хоруу чанартай вирус шүү гэж хэлмээр байна. Одоо энэхүү 3 вирусыг туссан одоо бид
одоо өөрөө мэдгүй яваад иж магадгүй шүү дээ. Магадгүй бид илэрх шинж тэмдэг ч юм уу тий. Тэр талаар нь бас харин тий та бүхэн мэдж байгаа ах ер нь манайхан монголчууд элэгний талаар их сайн мэдэндээ элэг дүлийн эрхтэн гэж ярьдаг. Тэр нь одоо яагаад тэгж байна вэ гэхээр их том эрхтэн, нөөцтэй эрхтэн асуудал гартлаа, шинж тэмдэг өгтлөө олон жил явдаг. 10 жил. Одоо саяны тэр хоёр хүнээс бусд нь бол үндсэндээ асуудалгүй явж байгаа хүмүүс байхгүй тий. Тэгэхээр 7 8 10 жил бол асуудалгүй явна. Тэгээд яаж асуудал гардаг вэ гэхээр би ядраад байна гэж хэлдэг. Амбалтаар суугаад ярьж байгаа хүмүүст. Тэгээд зүгээр бидний ажил хийгээ ядардаг биш бүр ингээд үдээс хойш та бүр шургаж унчих гэдэг нь унтахгүй бол болохгүй байна гэж ярьдаг тий. Тэгээд нь одоо ядралт бол ихний асуудал байж болж байна. Дараагийнх нь одоо нойр солигдох асуудал байж болж байна. Тэгээд тэрнээсээ болоод одоо буруу зүрүү ярих, мартах, санах одоо хүмүүс жишээлбэл юу гэж ярьдаг гэхээр би одоо нэг өрөө рүүгээ орчоод нөгөө тэр өрөөндөө яах гэж орсноо мартчихад байна гэж ярьдаг. Чин бол одоо эрүүл биш асуудал байгаа юм тий. Гэх мэтчлэнгээр иймэрхүү хүнд хэлбэрийн юмнууд нь бүр сүүлд гарч ирдэг. Гарч ирэхдээ саяны хэлбэрээр ядардаг, шаард мартдаг санагдаг. Тэгээ яг мэдээ шаарлан ус хөвлөд хурн энэ төр гэдэг монголчууд мэднэ л дээ. Тэр бол өөр хүндэрсэн үед. Гэтээ тэр дунд олон жил ингээ зүгээр явж байхдаа яаж мэдэх вэ гэхээр шинжилгээ өгч л мэднэ. Одоо та нар мэдж байгаа манай сонсогчдод үзэгчдод мэдж байгаа одоо элэг бүтэн гэдэг засгийн газраас хөтөлбөр хэрэгжүүлсэн олон 10-аад жил хэрэгжүүлсэн энэний ачаар одоо үнгүй шинжилгээнүүд байна, онцлогоонууд байна, нэмнүүд нь байна. Одоо үндсэндээ бол эрүүл мэндийн даатгалаар элгийн хүртэл үнгүй сольж өгч байгаа байхгүй. Одоо Монгол шиг юм эдийн засгийн одоо хязгаарлалт боломжтой улсад бол энэ чинь их том одоо тусалцаа гэх юм одоо үйлчилгээ төрийн үйлчилгээ үзүүлж байгаа. Гэтэл юун дээр асуудал үүсэж байгаа нөхлөөр манайхан өөрсдөө шинжилгээ өгөхгүй. Тоохгүй тий. Уу яг тоохгүй ч их нь хайшаа одоо тэгэл нөгөө жирийн хүн чинь бол одоо энэ болгоны талаар мэдэхгүй шүү дээ. Тэгэл асуудал болчихлоо ирээл сандраал бохимдаад идэг. Гэтэл тэрнээс өмнө арга хэмжээ аваач гэж л энэ мэдээлэл өгөх гэж ярьж байгаа юм. Би эндээс бас нөгөө сая бид нар нөгөө дельта вирусын талаар ярьсан шүү дээ. Тэгээ ер нь бол дельта вирус одоо зөвхөн бас нөгөө БТ хүмүүс дээр ер нь нэг түгээмэл байдаг гэж нэлээд сонссон. Тэгээд энд яг ямар учиртай байна? Энэ ийм учиртай юм байгаа. Дельта вирус гэдэг бол зэрэмдэг вирус. Зэрэмдэг вирус гэдэг нь болохоор зөвхөн Б вирусын нэг уургийг ашиглаж ийж эсийг халдварлуулдаг. Тэгэхээр одоо би жишээлбэл Б вирустай байлаа гэж бодоход гаднаас нэмээд дельта вирус авч болно гэсэн үг. Эсвэл би одоо вирусын халдваргүй байлаа гэхэд Б вирус, Д вирусыг зэрэг авч болно гэсэн үг. Тэрнээс би ямар ч вирусгүй байж байгаа дангаараа дельта вирус авахгүй гэсэн үг. Тэгэхээр одоо энд Монгол улс зөвхөн Монгол улс биш одоо манай бүс нутагт байгаа Хятадууд, Солонгосууд, одоо Бурятууд тэр байтугай Америкийн уугуул иргэд хүртэл энэ Б вирусын одоо тархмал юм байдалтай эндемик тархалттай гэж одоо мэргэжтэй хэлээр хэлдэг. Одоо зүгээр л энэ бүс нутаг ингээд Б вирусын тархсан газар байхгүй. Тэгээд энэ яагаад юм байсан бэ гэдгийг одоо би сайн мэдэхгүй. Зүгээр энэ дээр нэмээд Монголд нөө дельта вирус гэж юм байгаад байгаа учраас олон хүнд ингээд Б вирус нь байгаад байна. Дээрээс нэмээд дельта вирус аваад байна. Энэ нэг харамсалтай. Одоо Б вирусын хүмүүс яаж авч яах вэ гэхээр ихэнхдээ бага насндаа төрөх замаасаа эсвэл цэцэрлэгтэй гэртээ байхдаа өөр хүүхдүүдээс авч чаддаг. 0-5 наснда хэрвээ Б вирусын халдвар авах юм бол архагших магадлал өндөртэй. Гэтэл тэгэж явж байгаад 18-34 наснда одоо энэ хооронд л хамгийн их халдвар аваад байна л да дельта вирусын. Эднээс болохоор яаж авч яах вэ гэхээр бэлгийн замаар авдаг. Тэгэхээр одоо бид нэр бэлгийн замын халдвар төвчин гэдэг тэгэхээр нөгөө 2-3 өвчнөл бодоод байдаг. Гэтэл бас дээрэс нь элэгний вирусуудыг бас заавал бодох хэрэгтэй. Тэгэхээр өөрөө тэр хүн бэлгийн замын өвчнгөө гэж бодож иж болох юм. Гэхдээ Б вирусаа үзсэн үү? Тэ? С вирусаа үзсэн үү? Дельта вирус бий юу гэх мэтлэнгийн асуудлууд бас байгаа байхгүй. Тэгэхээр одоо залуучуудаа бас энэ боломжийг ашиглаад хэлэхэд та нар бэлгийн замын халдвараас хамгаалахын тулд бэлгэвч хэрэглэх хэрэгтэй шүү. Зөвхөн бэлгэвч л одоо бэлгийн замын халдвараас хамгаална тэ. Тэгээд шинжилгээнүүдээ өгөөрэй. Ялангуяа хэрвээ ээж чин, аав чин, ах дүү чин Б вирусын халдвартай, С вирусын халдвартай, дельта вирусын халдвартай бол бүгдээрээ шинжилгээ өгөх хэрэгтэй шүү л гэж хэлэх гэж. Одоо тэгэхээр Б вирустай байж байгаа тэрийг эмчилж дөрүүлээд мэдээ эмчилж чадах юм бол дельта авна гэж айхгүй нэ шүү дээ тий. Яг уу энэ дээр цааш нь дэлгэрүүлж ярих хэрэгтэй байх. Одоо бидний уулгаад байгаа Б вирусын эм маань бол зөвхөн вирусын халдварыг дарангуйлдаг юм. Устгадаг юм биш байхгүй. Тэгэхээр тэр хэмээн ууж явах нөхцөлд тэр вирусын дарангуйлагдаа тэр нөгөө нэг тусгай уураг байдаг гэдэг байгаа шүү дээ. Тэр нь байхгүй болцсон байх юм бол халдвар авах эрсдэл нь бага л да.
Бас нөгөө сая ер нь судалгаагаар бас сая таны бас хэлсэнчлэн бол нөгөө нэг Б вирус бол нэлээд дунджаас дээгүүрч малдвартай хүмүүс ирдэг одоо 60-аас 70 насныхан хувь эзэлдэг гэж ярьжсэн дээ. Тэгээ эндээс болохоор бас яагаад бас тийм байгаа юм бол гэж би яагаад гэхээр Б вирус нь өөрөө дангаараа бол бас тийм хурдцтай явахгүй байгаа учир байгаа. А дельта вирустай болонготой өвчин бүр хэд дахин хурд явчихж байгаа байхгүй. Тэгээ тэр нь одоо Монгол шиг ийм хүн амцоотой тэгээд эдийн засгийн нөхцөл хэцүүтэй газар бол их том хохирол учруулж байгаа. Одоо Монгол улсад жилд нэг 17-аас 18 мянган нас баралт бүртгэгдэж байгаа. Үүнээс бараг тал нь 5,000 орчим нь. За тийм 5,000 орчим арай тал биш юм байна. 4.1 ч юм уу те. Илэгний өвчнөр нас орж байгаа. Тэгээ энэ илэгний өвчнөөс нарс болж байгаагийн бараг талаас 50-аас 60-70% нь бол энэ дельта вирустай холбоотой нас оролтой байгаа. Тэгээд энэ их харамсалтай. Уг нь бол одоо бид нар арга хэмжээ авч болно, авч байна. Одоо төр засагч тэр эрүүл мэндийн байгууллагууд нь тэр одоо чадах бүхнэл хийгээл чармаагаал байна. Хүн өөрөө шинжилгээ өгөөч гэж байна. Тэгээ шинжилгээ өгнө гэснээс одоо хаана очиж шинжилгээ өгөх боломжтой байна тий. Яг зөв дараагийн ярих хэвээр асуудал. Одоо элэг бүтэн хөтөлбөр хэрэгжиж байгаа. Тэгээд харьяа орон нутгийн эмнэлгүүд дээр бол шинжилгээ өнгө өгж байгаа. Өрхийн эмнэлэг дээр ч өгж болно. Б вирус, С вирусын шинжилгээ. Дельта вэ гэхийг болохоор одоохондоо улсын эмнэлгүүдээс миний мэдж байгаагаар халдварт үзэж байгаа. Ганц нэг төмөр замын эмнэлэг энэ төр үзэж байгаа. Тэрнээс биш хувийн лабораторид ч зүгээр дельта вирус бета хүн штэ. Бета хүн очоод би дельта вирусаа үзүүлье гэдээ үзүүлэх хэрэгтэй юм байна. Ер нь бол ингээд судалгаанаас хараад үзэхлээр Монголд байгаа Б вирусын халдвартай хүмүүсийн 60-70% нь бас дельта вирусын халдвартай байгаад. Тэгээд энэ нь одоо Монгол улсын хэмжээнд бодоод үзэхлээр 300 мянган юм уу 250-аас 300 мянган хүн байх шиг байгаа. Тэгээд энэ 250-аас 300 мянган хүн гэдэг нь одоо бүх Европын холбоонд байгаа дельта вирустай хүмүүсийнхээс их байгаа байхгүй. Одоо Европын холбоонд ч 100 сая хүн байгаа шүү дээ. Ойролцоогоор 150 сая ч үлээдээ би одоо зэжирсэн байхгүй. Гэтэл тэнд бол тийм ховор байдаг вирус Монголд ийм их өндөр өргөн дэлгэрсэн байдаг нь их том аюул юм ба. Тэгээд энэ нь одоо бидний л одоо физиологийн, биологийн өвөрмөц тэгээд нийгэм эдийн засгийн байдалтай холбоотой. Амьдралын хэв маяг гэх нь одоо хаашаа юм дээ. Одоо энэ бол цэвэр биеийн шингэн эрүүл мэндийн байгууллагын нөгөө халдвар хамгааллын асуудлаар тархаж байгаа вирус л та. Тэгэхээр амьдралын хэв маяг гэх нь бас учир дутагдaltaй байж болох юм. Яг нь бэлгийн замаар тарж байгаа учраас тиймэрхүү асуудал байж ярьж болно. Зүгээр ер нь бол одоо дэлхий дээр энэ дельта вирусыг судалсан судалгаа их цөөхөн байдаг. Яагаад гэхээр ингэ тийм өргөн тархаагүй. Ганц нэг газар ингээд голомтлоод байж идэг. Тэр нь одоо газар дундын тэнгис ч юм уу, Амазоны ширэнг ч юм уу. Тэгээ Монгол улс. Тэгээд Монгол улс байхдаа бүр тийм амар өргөн хэмжээгээр тархсан байна. Тэгээд энэний талаар заавал ярих хэрэгтэй, хүмүүстээ мэдээлэл өгөх хэрэгтэй. Хэрвээ та Б вирустай гэжсэн бол битгий хаяач. Хүмүүс ингэдэг байхгүй ингээд одоо хүлээ авах төр ч юм уу, яаралтай дээр ингээд хавдартай муудсан ухаан санаа балардцсан орж ирдэг. Тэгэл би вирустай гэж гарт. Тэгээ та вирустай гэж хизээ мэдсэн гэхээр би нэг 10 жилийн өмнө тэр элэг бүтнээр шинжилгээ өгч ирсэн юм аа. Тэгээ тоогоогүй хайцсан юм аа гэд. Хэрвээ тэр үед нь тоогоод шинжилгээ өгөөд хянаа явуулжсэн бол одоогийн тэр байдалд нь хүрээч үү те. Тэгэхээр одоо ялангуяа одоо эрэгтэй хүмүүс их эрүүл мэндэд хайхрамжгүй халамжгүй ханддаг. Эмэгтэй хүмүүс бол тэгээд шинжилгээ өгөөл яваал гэдэг тал бий л те. Тэгээд эрэгтэй хүмүүс болохоор жоохон тэр тал дээр дутуу долмог байдаг шинжилгээ өгөөч хянаач өөрийнхөө гэр бүлийнхаа хүмүүст Б вирусын, С вирусын шинжилгээ өгөөгүй бол өгөөч. Хэрвээ байна гэвэл вирусын тоолдог нэмэлт шинжилгээ байдаг шүү. Тэрийг бас очиод өгч болно. Даатгалаар авдаг газрууд байгаа. Хэрвээ вирусууд нь байна гэвэл одоо тэр саяны хэлдэг Б вирус, С вирусын эмнүүд нь бол байна. Монгол улсад аваад ууж болж байна. Тэгээд одоо элэг хатуурж байна гэвэл хяналт хийж болж байна. Эртгэн дээр нь хавдрын илрүүлээд төлдөг боодог эмчилгээг нь хийж болж байна. Бүр аргаа ядахад элэг соёлох асуудал яригдаж болж байна те. Ингээд одоо энэ өвчнийг халдвар аваад нас барах хүртэл ингээд олон шат дараа байгаа. Энэ болгон дээр арга хэмжээ авч болоод байгаа байхгүй тий. Тэгээд тэр бүгд нь одоо бас харьцангуй одоо мэдээ очор дарааллын асуудал байгаа. Гэхдээ санхүүгийн хувьд бол улсын эмнэлгүүд харьцангуй дарамт багтаагаар шийдэж болоод байгаа байхгүй. Эрхэл хэрэгтэй. Тэ эрхэл хэрэгтэй. Үзүүлэх хэрэгтэй тий. Бүр өрхийн эмнэлэг дээр хүртэл авч байгаа юм биш үү тий. Тий. Яг өрхийн эмнэлгийнхэн бол авчаад та вирустэй шүүгээ хэлчихэж байгаа. Нөгөө хүн за гэдэг ингээд чихний хажуугаар өнгөрчихөж байгаа. Яг тэр нөгөө хор холбогдлыг ойлгохгүй байгаа. B1 B вирустэй, B1 C вирустэй л гэсэн байдалд болохоос тоолуулж үзээгүй. Харамсалтай.
Саяны бас яг дельта надад бас үнэхээр аимшигтай санагдлаа л да. Тэгээ би ч одоо яг тэр насны ангилалд нь явж байгаа шиг байна. Тэгээд 18-аас 34 насны хооронд залуусын дунд хамгийн их түгээмэл байгаа. Тэгээ бид нар өөрсдөө мэдэхгүй байгаа. Тэгээ хамгийн сонирхолтой нь болохоор би бас мэдсэнгүү тэгээ бэлгийн замаар хүртэл энэ хүчнийг авч болдгийм байна. Тэгээ би эндээс нэг юм мэдмээр байгаа. Одоо нөө илэн мэдээжэр бид нар ярилцж байгаа саний хэлсэнчлээ нөгөө нэг дүлий дээ мэддгүү бүр яг нөгөө нэг шарлаад эхлэхээс нааш те. Тэнгүүд одоо яг дельтагийн хувьд одоо ингээ яг дельта вирустэй болцсон байлаа. За бид мэдээгүй байгаа, би ч өөр мэдээгүй байгаа ч юм те. За ингээ явж исэн чинь яг юу гэдгийг нөгөө нэг хэр хугацаанд айгүй мууддаг вэ те. Одоо 5 жилийн дотор ер нь мууддаг, 4 жилийн дотор мууддаг. Тийм бас бидний саяны хийсэн судалгааны нэг зорилго нь тэр байсан л та хэдэн хүмүүс нь ямар асуудалтай яваад байна вэ гэдэг. Тэгээ би сая хэлсэн тэр 17 59 хүн хурц халдвартай бүртгэж ирсэн гэдэг. Тэгээ үүнээс нэг 22-нд нэргэж холбогдож чадсан. 26 9 жилийн дараа гэсэн үг шүү дээ. Нөгөөдөл нь нуцны дугаар муугаараа солиод алга болсон байхгүй болсон. Тэгээд хоёр нь болохоор бүр элэг солих хэмжээнд хүрсэн байсан гэж хэллээ. Надад үзүүлж барьж байсан. Манай аймлагаар явж исэн хүмүүс байгаа. Нөгөө 20 хүнээс тал нь шинжилгээ өгөөд яг би гайгүй явж байна гэдэг. Тал нь болохоор би шинжилгээ явуулаа. Тий шинжилгээ өгөөд тэгээд өөрчлөлтөө явж байна гэж хэлсэн баг. Өөрөөр хэлбэл нэг халдвар болсон хүмүүсийн нэг архаг халдвар болсон хүмүүсийн тал нь шинжилгээний өөрчлөлтгүй яваад байдаг ингээд зүгээр архаг халдвартай яваад байдаг. Тал нь болох тэр бас нэг жоохон илгэний өрөвсөлтэй яваад байдаг байх нэ. Энэ дундаас хоёр нь бүр аль хэдийн илгэний дутагдалд хүрсэн байна. Тэгэхээр одоо нэг бодоод үзэхгүй те 9 жилийн хугацаанд 22 хүнээс 2 нь иймэрхүү байдалд хүрсэн гэдэг чинь нэг 10% үү те 19% үү те. Тэгэхээр бас хурдан явцтай өвчин байгаад байгаа байхгүй. Яг хуу халдвартай хүн болгон асуудалд орохгүй байж болох юм л да. Халдвартай хүмүүс нэг тал орчим хувийн гайгүй яваад тах шиг байгаа. Гэтэл нөгөө тал нь бол асуудалтай хүмүүс байна гэсэн үг тийм. Тэгээд Монгол шиг ийм хэцүү газар бол шинжилгээг өгч лагаараа хянчлагаараа л гэсэн үг. Халдвар авсан л бол эрт оройгүй л ер нь бол угаасаа л хүндэрх нь ойлгомжтой. За бас яг тэгж хэлэхэд арай эртдэх байх. Ягаад тэгэхээр бид нар ийм том хэмжээний судалгаа байхгүй учраас яг хэдэн хүн халдвар аваад хэдэн хүн нархаг болоод хэдэн хүн өвчин болоод байна гэсэн тоо байхгүй. Саяны хэлдэг тоо бол 22 гэдэг бол цөөхөн тоо байхгүй. Тэгэхээр энэс дүгнэлт гаргахад бас арай эрт байж магадгүй. Ер нь бол бодоод үзэх нэг тал юм шиг байна гэж бодчихгүй те. Тэгэл одоо нэг 100 хүн байлаа гэхэд 50 илгэний өрөвсөлтэй байна гэж бодчих хэрэгтэй. Тийм ээ. Ялч бас илгэний энэ вирусын талаарх бидний аав ээжийн үеийнхэн ч юм уу илүү сайн мэдээлэлтэй байдаг. Ялангуяа одоо ингээд 18-аас 34 насны тэгээ залуучууд тийм нэг ташаа ойлголттой ч юм уу явдаг штэ. Тэр талаарх хүмүүс ер нь ямар хуу байдлаар ташаа ойлголт явдаг вэ? Яг хуу шинэ одоо хүүхэд залуучууд болгонд л ингээд шинэ үе болгонд л шинэ мэдээлэл дахиж мэдээлэл нөх хэрэгтэй л дээ. Тэгэхгүй бол нөгөө нийт дундаас ингээд настай хүмүүсээс залуучууд руу мэдээлэл иймэрхүү мэдээлэл амжих магадлал бага. Тэгэхээр одоо ерөнхий боловсролын сургууль ч юм уу одоо хэвлэл мэдээлэлч юм ингээ байнга л ярьж ижил мэдээлэл дамжина. Яг хөө залуучуудын хувьд одоо энэ талаар мэдлэг нэг үе бодвол хамаагүй сайжирсан. Ягаад гэхээр ерөнхий боловсролын сургуулиудад ийм бэлгийн замын халдвар төвчнүүдийн талаар хичээл ордог болсон. Ер нь мэдээлэл хэлбэг чөлөөтэй болсон тийм. Тэгэхээр энэ талаар бас нэг үе бодвол мэдээлэл хэлбэг байгаа даа. Тэгээ хүүхдүүд гадаад хэлээр уншдаг болсон учраас зүгээр ер нь бол Монголын нөхцөл байдал ямар байна уу? Одоо Монголд хэл дээр ямар мэдээлэл байгаа вүлээ бас заавал энэ Монгол хэл дээр байгаа мэдээллийг баяжуулах хэрэгтэй байгаа. Бас илүү дэлгэрэнгүй болохгүй тийм. Тэгээд бас нэг дараагийн мэдэх ёстой зүйл нь заавал тийм зовир гарч иж эмнэлэгт битгий хандаарай тий. Яг зөв байгаа дээр л ороод ир тий. Эртхэн дээрээ л үзүүлжлээсэн дээр шүү. Ягаад тэгэхээр одоо Монгол улсад ингээд Б вирус их тархсан байлаа гэж ярьж штэ тий. Тэгээ бид нар Монгол улсад бол хүүхд болгонд Б вирусын вакцин хийж байгаа штэ. Ялангуяа хэрвээ ээж та өөрөө Б вирусын халдвартай бол тэгээд хүүхд төрснийхаа дараа 12 цагийн дотор өөр нэг тусгай вакцин хийдэг шүү, хийлэгдэх шүү гэдгийг бас мэдэж авах хэрэгтэй. Одоо бол ялангуяа л нэг залуу төрөх насны эмэгтэйчүүдэд хэрэгтэй мэдээлэл байгааз. Тийм та өөрөө Б вирустай бол одоо жирэмсний хяналтанд ороод Б вирус, С вирус үзэн штэ. Тэгээд ингээд яг хуу өрхийн эмч дээр хяналтынхаа эмч нар нь хэлээ явна л да. Гэхдээ л бас ганц нэг хүмүүс байгаа л байна. Мэдээгүй тийм. Тэгэхээр хэрвээ та өөрөө вирустай бол тэгээд төрсөн бол хүүхдэд нэмэлт нэг вакцин хийлгээд хэрэг. За хоёр дахь ярих зүйл бол одоо тэр вакцины хэр үр дүнтэй байна вэ гэдгийг бас нэг заавал мэдэх хэрэгтэй байгаад. Ягаад гэхээр Аз хүний нэг онцлог нь вирусын дараа одоо халдвар архагш магадлал илүү өндөртэй гэсэнтэй адилхан вакцин бас тийм үр дүнтэй байх магадлал бага байх шиг байгаад. Тэгэхээр хүүхд чинь нэг нас хүрээд
бас нэг Б вирусын тэр нэг тархлаа тогтжоогүй юу гэдэг шинжилгээг үзүүлээч. Хэрвээ тархлаа сайн тогтоог бол дахиж хийлгээч. Ягаад тэгэхээр 0-5 наснд халдвар авах магадлал хамгийн өндөр байгаа даахгүй Б вирус. Тийм хэрвээ тэр дотор л одоо вакцин хийгээд хамгаалчих юм бол насанд хүрсний дараа бол бас гэж харьцангуй учиртай. Харахших магадлал арай бага байхгүй. Ягаад гэвэл миний тархлаа тогтцсон. Миний тархлаа хариу урвал үзүүлж чадна те. Гэтэл жоохон хөтөөх чинь болохоор тэр гадны вируст хариу урвал үзүүлж чадахгүй харахшаад байгаа байхгүй. Гол асуудал тэндээ байна. Би эндээс бас нэмээд шууд асуучих гэж бодлоо. Одоо нөгөө за бэтэй за тэгээд ер нь дельтатай за ингэ шинжилгээр гараад ирлээ л дээ. За тэгмүүд хамгийн ихэнд одоо ер нь ямар хөө алхмуудыг авах вэ? За мэдээж хэмжээсээ л асуух байх л та. Харин тий. За одоо Монгол улсад дельта вирусын эмчилгээн дээр бол 2 сонголт байгаад байгаа эмний. Энэ нь болохоор нөгөө өмнө хэрэгэлдэг байсан интерферон гэдэг хүмүүс сонсч байсан, өвчтөе хүмүүс бол сонсч байсан мэдэх бах. Тэгээд дараа нэг сүүлд гарч ирсэн буливертид гэдэг нэг шинэ юм байгаад байгаа. Энэ хоёр нь бол яг үр дүнгийн хувьд бол бидний хүссэн хэмжээнд тийм өндөр үр дүнтэй сайн баталгаатай нотлоготой тийм үр дүн бол бага байгаад байгаа. Өөрөөр хэлбэл тэр имийг 1 жил 2 жил хэрэглэсний дараа ч гэсэн вирус дахих магадлал нэг 70-аас 75-аас 80%. Тэр өндөр байгаа. Тийм өөрөөр хэлбэл нэг уусан хүн болгоны 20%, 25%, 30% нь л вирус нь дарангуйлагдах одоо устдах магадaltaй гэсэн үг байхгүй. Өөрөөр хэлбэл энэ нэмийг бараг бүх насаар хэрэглэх хэрэгтэй болчиход байгаа. Байнгын л юм. Гэтэл одоо тэрний үнэнд өртөг тэгэл гаж нөлөө энэ төр гэл асуудлууд бий л дээ. Тэгэхээр одоо дельта вирусын хувьд бол одоо бид нарт яг эмчилгээ майныг өгөөд ингээд уучих юм бол вирус ч устчна гэж хэлэх юм бол хэцүү байгаад. Тэгэхээр хүмүүст ямар боломж үлдэж байна вэ гэхээр хяналт хийх хэрэгтэй. Эртгэн хяналтаа хийгээл явж явах хэрэгтэй л гэсэн. Хяналт нь болохоор яг сар болгон шинжилгээ өгдөг. Хүний биеийн байдлаас хамаарат 2-3 сар ч юм уу 6 сартаа нэг удаа ч юм уу ингээд шинжилгээгээ өгөөл хараад ер нь нийлэг нь ямар шүү байна те. Нийлэгний үйл ажиллагаа ямар байна гэж явж явах хэрэгтэй байна. Шинжилгээгээ юу шээсээр өгдөг. Цусаар. Тэгээ нөгөө илэгний үйл ажиллагаа гэдэг нэг биохим гэдэг нэг олон шинжилгээнд өгдөг штэ. Халаа, тасаа, билирубин энэ төр. Тиймэрхүү юмнуудаа өгөөд хараа явж явах хэрэгтэй. Тэгээд саяны миний хэлдэг тэр нөгөө ядрах, шаарлах, ус хурах энэ төр тиймэрхүү гараад ирэх юм бол харин одоо асуудал хүндэрж шүү гэсэн ойлголт гарч ирж байгаа. Энэ дээр бас заавал бас яг түрүүнд насны үед жишээл авч ирсэн болохоос заавал тийм гэж яриаггүй тийм ч насны хүн бас насны хүн байж болно тий. Би миний саяны хэлдэг тэр 18-аас 34 гэдэг чинь бол тэр халдвар авсан хүмүүсийн олонх нь л байгаа болохоос бүгд гэсэн үг биш шүү тий. 50-60 та хүмүүс бас дельта вирус халдвар авч байна. Би энэ дээрээс нэмээд жаахан дайлээ. Гэхдээ ер нь асуучих гэж байна. Илэгтэй холбоотой зүгээр яг би өөрөө нэг саяхан бас гадаад шат төгшөө явж байслаа нэг илэг үзүүлсэн чинь өөхлөлттэй л гэж гарч ирсэн юм л да. Тэгэхээр илэгний өөхлөлт гэж ер нь аюултай зүйл аюул үзүүлүү. Би бол аюулгүй л гэж ойлгосон яваад байгаа. Тий. Илэгний өөхлөлтгээ сүүлийн үед их одоо олон яригдж байгаа том сэдв. Энэ нь одоо амьдралын хэв маягтай жинхэнэ холбоотой асуудал. Тий. Ягаад тэгэхээр одоо бидний арьсан доор хөвлөд ямар өөх вэ? Тэр чинь бүгд л илгэнд бас байгаа л гэсэн үг. Тэгэхээр одоо бид нэр гудамжинд харж байгаа хүмүүсийг харахад бол насанд хүрсэн хүмүүс эрэгтэйчүүдийн бараг тал хувь нь бол илүү жинтэй байгаад байгаа. Энэ нь илүү жинтэй байна гэдэг нь өгтэй байна гэсэн үг. Өгтэй байна гэдэг нь яг өвчин биш мөн үү биш үү гэдэг бас дараагийн асуудал те. Яг одоо хүний удмын онцлог, физиологийн онцлог, амьдралын хэв маягын онцлогоос хамаарат тэр нь өвчин болж дамжих магадлал бий. Мэдээж илэг өөхгүй хүний илэгтэй харьцуулах юм бол өөхтэй хүний илэг илүү эмзэг байгаад. Шинжилгээнд дэр гайгүй гардаг ч гэсэн одоо хагалгааны дараа нөхөн төлчих чадвар баг ч юм уу одоо тий өвчин даах чадвар арай сул ч юм уу гэх мэтлэнгээр олон асуудлууд бий л дээ. Тэгэхээр би бол одоо илэгний өөхийг яг 100% өвчин гэж хэлэхгүй. Гэхдээ эрүүл бас гэж хэлэхгүй. Энэ хоёрын дунд байгаа асуудал байхгүй. Тэгээ одоо энэ нь бол одоо Монголд бас зөвхөн Монголд ч биш. Ер нь дэлхийд их өргөний дэлгэр түгээмэл байгаа илэгний одоо өвчин биш байдал гэх юм уу да тий. Тэр нь одоо нийт хүн амын нэг дэлхий дээр 20-с 25, 30% нь илэгний өөхтэй гэж гаргадаг. Энэ чинь бол өндөр тоогоо үз. Тий одоо дэлхий дээр байгаа хүмүүсийн 20-с 25% нь илэгний өөхтэй гэж. Энэ олон хүний одоо нэг 40-30 орчим хувь нь болоо да тэр нөгөө илэгний үйл ажиллагааны шинжилгээний өөрчлөлттэй гэж явж байгаа хүмүүс. Одоо илэгний өрөвсөлтэй хүмүүс гэсэн үг байхгүй гепатиттэй. Тэр нь мэдээж тийм дельта вирусынхтай харьцуулах шиг тийм хурдан явдаг өвчин биш л дээ. Аажим баг удаанаар. Тэгээд тэр нь ингээд явж байгаад нэг 60-та 70-та үед асуудал болоод байгаа байж магадгүй. Монгол хүмүүс ч одоо үндсэндээ
2010 оноос хойш илүү жинтэй болж эхэлж штэ тий. Тэгээ ер нь бол тийм шүү. Тий, хуучны бичлэгүүдийг харах юм бол их л сайхан туранхай хүмүүс харагдаад байдаг тий. Хайцангуу гайгүй тий. Тэр нь бол одоо нэг 2000 он 2010 он хүртэл энэ тиймэрхүү байдалтай байсан баг. Тэгээ 2014 оноос хойш амьдралын хэм маяг нийгмийн эдийн засгийн байдал өөрчлөгдөд хүмүүс ер нь илүү жинтэй байх тал руугаа хандаад байгаа. Тийм. Тэгээд энэс хойш л одоо Монгол улсад бол энэ өөхтэй холбоотой гепатит гэдэг асуудууд гарч ирээд байна л да. Тэгээд ингээд бодоод үзсэн чинь, тоолоод үзсэн чинь манайд ч гэсэн бас элэг солиулсан хүмүүсийн нэг 4-5 тийм хүн байна. Элэгний өөхнөөс болоод элэг солиулах шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл бас огт одоо асар удаан гэж хэлэхэргүй тийм өвчний явц байгаа байхгүй. Зарим нэг хүмүүс биологийн онцлогоос, удмын онцлогоосоо болоод өөхтнөөсөө болоод их хурдан явцтай өрөвсөл үүсэж болдог. Тийм. Тэгэхээр амьдралын хэм маягаа өөрчлөх талаар одоо идэж ууж байгаа байдлаа өөрчлөх талаар мэдээж бид нар одоо удмынхаа мэдээллийг бол өөрчилж чадахгүй шүү дээ. Одоо биедээ орж байгаа хоол хүндээ хүнс хөдөлгөөнөөр зохицуулж чадах учраас одоо тэрэн дээр л анхаарах хэрэгтэй болоод байгаа. Илэгний өөхөн дээр анхаардаг чи их зөв ярих хэрэгтэй сэдв бас л бид нарын нэг анхаарал хандуулж ярих хэрэгтэй сэдв л дээ. Тэгээ гепатит үүсгдэг учраас одоо бидний өнөөдөр энэ уулзж байгаа дэлхийн гепатитийн өдөртөө ч гэсэн бас холбоотой юм байна тий. Тэгэхээр ер нь бас БЦ дельта вирус мөн дээрээсний элэгний өөхлөлт гэх зүйлээс ер нь аль болох л ер нь сэргийлж л байх хэрэгтэй. Одоо та бүхэн мэдж байгаа Монгол эрэгтэй хүмүүсээс дунджаар нэг 9.5 10 жилээр дутуу наслаад байгаа шүү дээ. Тийм. Тэгээ энэ бол их харамсалтай. Одоо бидний аав нар, өвөө нар, ах нар ингээл нас орчиж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд энэ одоо яг нэг том шалтгаан бол байхгүй. Олон жижигхэн юм шалтгаанууд байгаа. Одоо тэр одоо арх дарс байна, тамхи байна, илүүжин байна, вирус байна, амьдралын хэм маяг одоо хариуцлагагүй байдалч гэдэг юм уу те бас хөгжүүлдэггүй ч юм уу те. Тийм автын осолт илүү амархан ордог, шинжилгээ өгдөг ч гэдэг юм уу. Нэмэрхүү асуудлуудаас болоод ингээд эрэгтэй хүн нас богино байгаад байгаа байхгүй. Тэгээд яг өөр газар ч гэсэн одоо эрэгтэй хүн илүү бага насалдаг л да. Одоо эмэгтэй хүнтэй харьцах энэ бол биологийн онцлогтой холбоотой те. Тэр өөр газруудад бол нэг 3-4 жил орчим байгаад байгаа байхгүй. Насны зөрүүн ойрхон байгаа. Тийм насны зөрүүн ойрхон байна. Гэтэл Монголд болохоор ингээд их харамсалтайгаар бид аав нарыгаа, ах нарыгаа, өвөө нарыгаа алдаад. Тэгээд энэ дээр одоо бид нар хүн болгонд ороо хичээхгүй бол тэгээд нийтээрээ нийгмээрээ ярихгүй бол болохгүй болно. Ялангуяа одоо нэлгээний өөх гэдэг тархалалт харавдаг, шигддэг асуудлууд ч одоо сүүлийн үед гарч ирж байгаа. Гэтэл бидний одоо тархинд байгаа бодол болохоор нэг өөр бодол байгаад байна шүү дээ. Миний буйны юм ч гэдэг юм уу тийм би одоо нэг тарган биш байна ч гэдэг юм уу. Тий. Яг хуучин ч бол нөгөө хүн болгон туранхаа байхад ганц нэг хүн тарган байхад асуудалгүй байсан байх л та. Одоо бол хүн болгон барыг тарган болцсон байхад энэ тарган чинь ингээд олон жижигхэн эрсдлүүд нийлээд харавдаг шигддэг асуудлууд бол. Зөвхөн харавдаг шигддэг ч зөвсний ч болов үений өрсөлдөл энэ төр гээл тийм. Ер нь уусаа анзаархаар бас яг 18-аас 34 нэг юм 25-аас л нэг эхлээл ер нь угаасаа таргалт эхэлдэг ч юм уу. 25 дээр очиод ер нь бараг таргалцсан байх гэж нэлээд. Би ч одоо 20-д ямар байсан бэлээ одоо ингээд өөрийгөө харахаар нэлээд жин нэмсэн байх байдаг. Тэгээд энэ ч асуухадаас нөгөө одоо ер нь илэгний хувьд бол ер нь ямар зүйл илүү хийлгэнд хортой байдаг гэдэг одоо бидний сая ярьлаа шүү дээ нөгөө амьдралын хэмжүүл байдал гэх мэтлэн зүйлс илгэнд бол хамгийн болдгоо зүйл бол инээ гэдэг юм дээ эдгээрээс бас их нэрлэл. За бид нар ер нь зөвхөн насан туршидчдын тархалт биш бүр хүүхдийн тархалтыг ярих хэрэгтэй юм байна. Аха. Тэгээ хүүхдүүд тий одоо хүүхдүүд бол нэлээд тархан хүүхдүүд л харагдаад байдаг болсон байгаа даа. Энд чинь нэг л одоо өвчний улам дуудаж байгаа л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийг бол ярих хэрэгтэй. Тэгээд одоо за энэ ганцхан энэ гэж хэлэх юм бол мэдээж байхгүй. Би 3 зүйл хэлье. Арх, өөх, тэгээд чихэр. Энэ гурыг одоо бидний амьдралын хэм маягтай холбоотой зүйлүүд байгаа. Вирус бол яг бид нараас харьцангуй үл хамаарах асуудал байж болох юм. Эмчнэрийн хийх ажил байж болох юм. Бидний одоо нийгмээр анхаарах ёстой зүйл бол арх, өөх, чихэр. Архины талаар бол угаасаа яриад ах чинь байхгүй. Тусал болгон хоо одоо тэрийг бол ярих одоо илүүц байх. Өөхөн дээр бол сая ярьлаа. Яагаад өөх асуудал болоод байна вэ гэхээр элэгч нь өөрөө өөхийг хуримтлуулдаг эрхтэн болчиход байгаа байхгүй. Энээсээ болоод элэгний эсүүд нь ингээд нөгөө өөхөн туслаар хийлэгдээд томроод хагараад. Тэгэхээр нөгөө нэг шинжилгээний өөрчлөлт гараад байгаа нь тийм учиртай байна. Тэгэхээр энэ нь удаан үргэлжлэхлээр хатуурдаг, хавдар болдог асуудал байна. Чихэр яаж асуудал болоод байна вэ гэхээр одоо юм болгон л чихэртэй болчихлоо. Юм болгон дэлгүүрийн хүнс. Тэ одоо хүүхдүүдийн марууж аваад идчихээн, чипс аваад идчихээн. Хуучин шиг одоо нэг ааруул мах таргаар хооллохоо болчихлоо шүү дээ хүүхдүүд. Тэгэл ингээл
үйлдвэрийн аргаар хийсэн бүтээгдэхүүн болгон ч л нэг амт чанарын засах гал ингээд чихэр хийцэн байдаг. Тэгээд яг тэр чихэр нь өөрөө бол нэг бага хэмжээгээр идэхэд хоргүй байж болох юм л да. Гэтэл ингээд идж байгаа хэмжээг нь харахаар хүүхэд яар харахгүй таргалчих. Тарган хүүхэд гэдэг чинь илгэн өөхөлцөн л гэсэн. Өөхөлцөн гэдэг чинь одоо саяны хэлдэг тэр нөгөө задардаг явдлууд эхэлсэн байгаа л гэсэн. Тэгэхээр одоо би яг нэг илгэний эмч болохоор л тэр талаас яриад байгаа болохоос ер нь бол Монгол улс дэлхийн нийгмийн одоо амьдралын хэм маяг бол өөрчлөгдсөн. Таргалах тийшээ гаадсан. Америкт ямар хүмүүс байдаг вүлээ. Маш их байдаг. Гэтэл тарган биш хүмүүс бас байгаад байгаа шүү дээ. Японууд байна, солонгосууд байна, газар дундын тэнгисийн хүмүүс байна. Энэс амьдралын одоо идж байгаа юм нь өөр байхгүй. Идж байгаа юм нь тэр үйлдвэрийн аргаар хийсэн биш. Амталсан, чихэрлсэн биш те. Тийм нарийн одоо юу гэдэг ногоонууд хэрглэж байна, бэлэн хүнс хэрглэж байна те. Энэ амьдралын хэм маягийн ялгаа. Саний бол өөхтөр бол би өстой мэддэггүй байсан юм байна. Тэгээд сая тэгээ хүмүүс чинь бол нэг ер нь бол нэг сайхан доо одоо яг 100 мөн бол яг л наад өөх аваад тэр би чиг харин тэгдэг штэ. Тэгээд зарим хүмүүс бол бүр бахархан бүр ийм уртаар томоор хүү яаж гэтэл бас иддэг хүмүүс байдаг. Энэ бас аюултай байсан. Талхан дээр тавьж байгаа л иддэг хүмүүс байдаг штэ. Ер нь хүний амьдралд одоо хоол унд шиг тэгэж нэг багасаа сураад өөрчлөгдөх хэцүү тийм зан авир байхгүй. Одоо багаас эдээ сурцсан бол өөрчлөлт хэцүү шүү дээ. Тэгэхээр одоо нэгэнд насанд хүрсэн хүмүүсийг одоо өөх багаад энэ гэж хэлэхэд хэцүү байна. Ингээл өөрөө ирэхгүй л одоо эдгээр санагдаад л дээ. Одоо бид нар одоо юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэхээр хүүхдүүдтэй л зөв идэхийг зааж өгөх хэрэгтэй. Харин яг тийм юм байна. Ер нь өөх яг мэдээж ингээ бүр огт бүгдийг хорьцохгүй байна. Баг зэргээр те. Таар ер нь бол тохиромжтой л хэрэглээ байлгүй те. Тийм баг. Мэдээж одоо энэ бодисууд чинь бүгдээрээ л хүний бие тодорхой хэмжээгээр хэрэгтэй л юмнууд байгаа. Тэгээ нэг нь бүр огт хориор ч юм уу, нэг нь бүр ингээ 100% хэрэглэхээр л асуудал шийдэх чинь гэж байхгүй. Хүний хоол хүнс тижэл бие юм бод үйл ажиллагаа гэдэг чинь цогц бодис юм те. Монголчуудад бол асуудал юу нэ гэхээр одоо хөдөлгөөн бага байна. Яг. Илчлэг нь хоолны илчлэг нь их байна гэж хэлэх. Тэгээ хамгийн сайн яг хорж чадах зүйл бол арх болно тий. Арх болно. Тэр үедээ яг жинхэнэ орж бол. За бас энэ тал дээр хэлэхэд Сэмүтийн эмч нар эрүүл мэндийн яамны мэрэгчлэнтэй хамтраад бас Монголд архины хэрэглээний талаар судалгаа хийсэн байна. Тэгээ архины одоо хор хөнөөлд алдж байгаа жилээрээ бодоод үзэх юм бол нэг ч хүн амдаа Монгол улс бас дахиад дэлхийд номер 1. Одоо Беларусь, Орос, Украин гэдэг арх их хэрэгэлдэг одоо алдартай улсууд биш үү? Тэднээс жилд одоо 1000 хүрэхгүй жилийг одоо нэг ч хүн амд ингээ алдж байгаа жилийг алдж байгаа байхгүй юу? Архинд. Гэтэл Монгол улс гэхэд 1200, 1300-д өгсөн байна. Өөрөөр хэлбэл тэр алдартай арх удаг хүмүүсийн хажууд монголчууд их хохироод байна гэсэн үг. Тэгээ энэ нь одоо амьсгал гинт зогсох, зүрх гинт зогсох, архины хорлохонд орох, осол гэмтэл энэ төр гэл энэ бүх юм шалтгаанууд чинь нийлээд Монгол улсад архины гаралтаанаас оролтууд өвчлөлүүд их байна л гэж харуулдаг. Энийг бол би зүгээр л болж хэрэгтэй юм байна л да. Харин тий ярихад амар боловч нийгминд бас ингээ өгөршсөн одоо байдаг л одоо нийгэмд их нэвчсэн асуудал те. Тэгээд доош хөгжөөд гэж юм тий. Тий харамсалтайгаар одоо хэвлэл мэдээлэлээр архины виноны пивны рекламууд яаж явж байна те. CEO-д энэ архийг 24 цагаар яаж зарж байна. Энэ бүгд чинь л хэрэглээг нь их дөхөн болгоод байгаа байхгүй. Тэгэл олдцсон их үнэн харьцангуй хямдах. Тэгэхээр чи яхах аргагүй нийгмээр их хуучаад байгаа байхгүй. Одоо тамхины хуулийн талаар хэдүүлээ нэлээд сайн шууглаа. Дараагийнх нь ярих хэвээр асуудал бол архины татварын асуудал одоо. Тэгээ олдцын багасгах үнийн нэмэх. Яг зү тийм бас нэг хязгаарлалтуудыг. Тэрнээс одоо юу гэм чи их уучлаа би их уучлаа гэж хэрэлдэхтэй биш байхгүй. Нийгмээрээ хэдүүлээ нэг арга хэмжээ авъя л гэж. За бидний бас нөгөө эфирийн цаг дуусах болж байгаа юм байна. Тэгээ тантай бас маш их баярлалаа. Бидний хувьд бол ер нь мэдэхгүй маш олон зүйлсийн талаар ярилцлаа. Ялангуяа дельтагийн хувьд ингээд сонссон. За гэхдээ яг бид нар анхаарах хэрэгтэйг бол мэдэхгүй байсан. Гэтэл бол бүр ингээд бид нэг номерт анхаарахгүй бол хабар тэргүүлж байгаа юм байна бид. Тэргүүлж байгаа. Тэгээд энэ дээр бол бид нар заавал шинжилгээ өгөх хэрэгтэй юм. Манай үзэгч нар ч гэсэн үзчихвэл бид нар бас илгнийхаа B, C вирус за тэгээд дельта гэж байгаа. Тэрийг бас үзүүлэх хэрэгтэй юм байна. Ер нь илгнийхаа ажиллагааг ч гэсэн шалгуулах хэрэгтэй юм байна. Тэгээ ингэж үзсний дараа бас өөрөө хяналттай явах хэрэгтэй юм байна. Араас нь өөрөө хянаад
ер нь ямар төвшөнд байгаагаас шалтгаалаад нэг сард нэг ч юм уу 2 сар 3 сар 6 сар нэг ч юм уу тий. Ингээд ер нь бол жилдээ нэг 2 шалгуулчихад ер нь зүгээр юм байна тий. Буруудахгүй. Тэгээ та бүхэн маань ер нь бол залуу хүмүүс маань ч гэсэн одоо үзэж байгаа юм бол 18-аас 34 насных нь илүү юм бэ шүү энэ дельта вирусын үед тий. Тэгээ энэ дээр бас анхаарал хандуулж бас та бүхэн маань таны зүгээс бас ингээд цаг гарган бидний урилгыг бас хүлээн авч ирж яг энэ талаар дэлгэрэнгүй бас ярьж өгсөнд маш их баярлалаа. Бид нар одоо яаж авдгийг ч мэдэхгүй байлаа. Тэгээ бидний хувьд бол ер нь төсөөлөл дээр бол бэлгийн замын өвчин л гэж боддог болохоос биш бэлгийн замаар бас ийм вирусыг авдаг юм байна. Тэгээ илэгнэ штэ бүр тэгээд авдаг юм байна. Тэгээ энийг бас мэдээд бүр би бол гайхаас болоо энэ ч та сүултээ баг хаач дельтатай олцсон болоогүй ч гэж бодлоо. Тэгээд яг тиймэрхүү зүйлсүүд боллоо. Тэгээд таны хувьд маш их баярлалаа. Бидний урилга хүлээн ирж баярлалаа. Цаг гаргасанд тэгээ энэ их ярих чухал сэдв багаанд үзэгчч гэсэн мэдээлэл авсан байхаа гэж найдаж байна. За тэнд бас 2026 онд тий гашиг сайхан дүрлзэж морь жилдээс сайхан давхиар гэж танд хүсэж байна. Баярлалаа. За баярлалаа.